Би болохоор микробиологч мэрэгчлээ. Тэгээ миний хувьд бол генетик нөөц гэхээр одоо амьтан урмал бичил биетний одоо материал генетик нөөцийг одоо судалж гаргах боломжтой. Жишээлбэл одоо ямар нэгэн аймагаас хүсгэл аймагаас ховд аймагаас ч юм уу нэг урмал сонгож аваад тэнцэнээсээ нэг өсгөр гаргаж авахд бол энэ одоо генетик нөөцтэй орчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол одоо улсын мэдээллийн санд ингээ бүртгүүлж өгснөөр одоо тухайн улсад энэ ургамлыг ингээ судалсан байна гэдэг ийм одоо мэдээлэл хүн болгонд одоо нээлттэй харагдах боломжтой. Тухайн цаашлаад юу гаргах боломжтой, ямар одоо үйлдвэрлэл гаргах боломжтой гэдгийг бас харах боломжтой юм болов уу гэж бодож байна.